Өнөөдөр сувгаас та бүхнийхээ амрыг хэрэг мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар захин ирээдүйд хамтдаа G-Mobile болон Цикл 2 руу шилжих амархан Univision компани ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хост төлөвөөр та бүхэндээ хүрч байна. Студид шатар сонирхогч, шатрын стример Аги хөтлөгч Уранч мөнх хоёр ажиллаж байна. За өнөөдөр бид үл үзэгдэх нүүдэл Немцович Рети нарын 1928 онд Берлинд болсон тоглолтыг тайлбарлан ярих гэж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе Аги. За өдрийн мэндэ. За тэгээд шатар гэдэг маш гайхамшигтай ертөнцөөр бидэнтэй сууг аялж байгаа та бүхэндээ бас маш их баярлалаа. За тэгээд энэ үүрэг маань бас маш алдартай үүрэг 1928 оны маш алдартай нэгэн сайхан үүргийг та бүхэндээ танилцуулах бэлэн болоо байж байна. За Немцович Рети гэдэг нэг хоёр хүний тоглосон үүрэг байгаад байгаа юм. За энэ талаас нь урнаа манаас ямар мэдээлэл цуглуулав тэр сонсъё. За хар талаар тоглосон Немцович бол 1886 онд төрсэн еврей гаралтай латив тамирчин юм байна. Тэгээд уг тоглолтын үед бол 42 настай байсан байна. За position шатрын эцэг хэмээгддэг. За my system номороо алтарсан бас нэг юм байна. За тоглолтын хэв маягийн хувьд бол төвийг эзлэх бус хянах онол гаргаж ирсэн стратегийн гүн сэтгэгч гэж явуулт юм байна. За Ричард Ретигийн хувьд бол цагаан талаар тоглосон 1889 онд төрсөн. За еврей гаралтай Австрийн шатарчин. За 1928 онд уг тоглолтын үеэр 39 настай буюу өрсөлдөгчөөс 3 насаар дүү байсан байна. За Рети opening гэдэг одоо бас ийм нээлттэй юм байна. Өөрөнгө гэсэн. За Modern Ideas in Chess одоо номын зохиогч тоглолтын хэв маягийн хувьд бол орчин үеийн хайпер модерн урсгалын гол төлөөлөгч гэж байна шүү. Тэгээ гүнзгий энэ байрлалын тоглолтоороо алдартай нэгэн. За үл үзэгдэх нүүдэл нэртэй энэ тоглолт нь стратегийн гүн ухааны сонгодог жишээ болсон тоглолтыг одоо өнөөдөр тайлбарлах юм байна. За баярлалаа. За Рети бол өөрийн гэсэн тийм одоо шатрын онолд оруулсан хувь нэмэртэй. Өөрийн гэсэн шатрын онолтой гэсэн үг те. Шатрын одоо opening те. Гарааны тийм одоо хувилбар одоо оруулж ирсэн байдаг гэсэн үг. Өөрийнх нь нэрээр нэрлүүлж. Энэ бол маш гоё л доо. Рети гараа гэж те. Рети гараа. Энэ гарааг бас би та бүхэндээ бас утга танилцуулнаа. Бас нэг эхний 1 2 3 нүүдлийн бас танилцуулъя. За Немцович гэж Арн Немцович гэж хүн бол бас шатрын онолд хувь нэмэр оруулсан те. Энэ хоёр эрхэм маань хоёулаа шатрын онолд бас хувь нэмэр оруулсан байх нь шүү дээ. Тэгээ өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн тийм шатрын одоо гарааны системтэй. За ялангуяа тэр Арн Немцовичийн My Systems гэж ном бол маш алдартай ном. Йоо тэр нэр гоё ном. За тэр номыг одоо аваад үе үеийн одоо их мастерууд бол ингэж судалж сайжирч байсан байгаа. Өнөөдрийн өргөдөр болохоор Немцович өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн Немцо Indian Defense гэж одоо хар талаас те хамгаалтын гараагаар тоглосон байгаа юм. Ямар одоо сайхан бэ те өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн гараагаар тоглоно гэдэг ямар гоё юм бэ те. За тэгээд хар талаас бол хоцсон байгаа юм. Одоо би ингэ тийм одоо Аги гэсэн нэрээр нэрлэгдсэн тийм одоо өөрийн шатрын онолтоос гоё те. Тийм. Тэгээ ер нь одоо бид нар ч яг ер нь хэн нэгэн одоо шатрын гарааг нэрлэх боломж байгаа мó бүгд нэрлэгдсэн байт юм уу? Ер нь бол одоо бас нэрлэгдээгүй тийм гараанууд байгаа шүү дээ. Тэ бид нар бас нэг нээж илрүүлээд тэ шатрыг маш сайн сураад судлаад нээж илрүүлээд бас өөрийн гэсэн тийм гараатай болох боломжтой. Ер нь яг уу шатарт бол яг уу үзэж байгаа хүмүүстэй бас урнуудаа хандаад хэлэхэд бол заавал нэг тийм одоо судлагдсан гараагаар нүх албагүй. Одоо шинэ Итали гараа, Испани гараа, стил хамгаалалт, англи гараагаар тоглоод халбгүй. Өөрийн гэсэн тийм одоо бас тийм одоо гардаг системтэй ч байж болно. Тийм. Хамгийн гол нь тэр одоо зүйл чинь чамд бол мянган хожлыг авчрах хэрэгтэй. Тийм. Тэгвэл тэгэл болно гэсэн үг. За тийм одоо маш сайхан үргийн талаар бүгдээрээ өндөр ярих гэж байна. За хоёлаа өргөдөө орохоос өмнө хамтран ажиллаж танилцуулъя. Тэгэхээр Цикл 2 руу шилжих амархан Univision компани ивэнтдгээ ажиллаж байна. Тэгэхээр та Univision-ийнхаа сар бүрийн хэрэглээний төлбөрийг хизээ төлдөг вэ? Одоо бид нар ч нэг 20 гээд чөлөө нэг тогтцоо өдрөөс төлөөтэй байдаг те 20-наас өмнө өрх бүрийн гэтэл одоо те өрх бүрийн цалин буух циклээс хамаарат санхүүгийн хэмнэл нь янз бүр байдаг. Тэгвэл Univision энэхүү асуудлыг шийдэж Цикл 2 гэсэн саналыг өөр өдөр төлөх те санал болгож байна. За та Цикл 2 руу шилжснээр сар бүрийн 7-ны дуустал төлбөрөө төлөх боломжтой байна. За тэгэхээр тул та төлбөрийн цикл солихдоо Unitel-ийн админ дугаартай бол 1427 тусгай дугаарт бусад операторын админ дугаартай хэрэглэгчид болохоор 131 437 тусгай дугаарт 2 гэсэн мессежийг илгээх юм байна. За ингээд л цикл 2 руу одоо буюу
7-оос өмнө төлбөрөө төлөх боломжтой болох нэ. Тэгэхээр та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг Univision CGM сайт хаягаас аваарай. Гэт нэвтрүүлгийг ивент тэтгэж шатрын маань гоё нэвтрүүлгийг ивент тэтгэж байгаа. Танай хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. За орох уу? За тий. Өргөдөө оръё. За өргөний хувьд болохоор би хамгийн эхлээд ретиг гараа гэдгийг бас та нартай товчхон харуулъя. Ретигийн гараа яаж эхэлдэг вэ гэхээр мөр F3 гэж эхэлдэг байгаа. Цагаан талаас. За байрлалыг нас нэг сольж харуулъя. За ингээд те. За мөр F3 гэж эхэлдэг. За мөр F3 гэд эхлэнгүүд нөгөө талд нь ингэж нүүж болно. D5. За яг ингээд нүнгүүд болохоор эндээс C4 гэж тогтсноор болохоор ретиг гарааны схем энэ юм байна. Энэ маань яг тийм одоо hyper modern те тийм одоо шатрын гарааны систем юм байна. Ер нь өвчтөн бол ингээл E4, D4 гэж ингээд тоолоод байдаг байсан бол ретиг гэж хүн болохоор арай өөр тийм одоо гарааны хувилбар санал болсон байна шүү дээ те. Сони юм байна. Хамгийн хин нүүдэл ингээ морь гарч ирээд за нөгөө тал нь хэрвээ одоо ингээ нүүжүүл болохгүй шүү дээ. Ингээ нүүх бол морь угаасаа идчин те. Тэгээ яг энэ их тохиолдолд яг морь F6 гардаг ч юм уу. Морь F6-аар авчих юм шал өөр хэсэг бол явчихна. Нөгөө тал нь хэрвээ ингээ нүүх тохиолдол байна. Яг энэ барилт дээр бол яг logical тийм ээ. Ингээ тохиолдол C4. Ингээ нүүд энэ болохоор тийм одоо ретиг гарааны схем болж орж байгаа. Хүүгээ зүгээр өгч байгаа юм. За энэ болохоор зүгээр өгж байгаа юм бол огт биш. Энэ хүүг угаасаа буцаагаад идчих боломжтой байдаг. Энэ хүүг ингээ идэх юм бол магадгүй бэрснэ орж ирээд чидсэн болно. Бэрснээ шалаад хүүгээ буцаагаад авсан ч болно те. Нэг бол одоо энийг дээш нэг нүгээд ингээд ч бас болно те. Ингээд олон янз идэх боломжтой. За ер нь сул юм гэж байдаг байгаа. Ялангуяа тийм одоо өндөр зэрэглэлийн тоглогч нарын хувьд те. Шатрын онолт хувь нэмэр оруулсан хүмүүсийн хувьд болохоор сул юм гэж байхгүй. За одоо эндээс яг нөгөө тал нь E6 гэдэг ингээд тоглож болно. За E6 гэж тоглох юм бол энэ маань болохоор нэг англи гарааны Agincourt defense руу defense болоо явчихж байгаа. Хамгийн анхны дугаар дээр Fisher-ийн тоглосон одоо Spassky-гийн тоглосон хувилбар тэ англи гарааны Agincourt defense ингэ явчихж байгаа гэсэн үг те. Одоо энэ маань ингээд гараач ингээд нэг шилждэг гэсэн үг. Эхлэл нь одоо өөр яж хагаад тэгж хагаад явцын донд болохоор байрлал нь ингээд шилжээд өөр одоо тийм гарааны схем руу яваад очих боломжтой байдаг гэсэн үг. Нөгөө талд нь одоо магадгүй C6-ыг хамгаалж болно. Тэгэх юм бол одоо ингэж тоглолт D4. Тэнгүүд морь F6 гэх юм энэ болохоор Slavian хамгаалалт болоо явчихна гэсэн үг. Slav defense гэж хэлдэг ч юм уу те. Иймэрхүү маягаар ингээд олон янзын өөр гараа руу шилжих боломжтой энэ гарааны схемийг ретиг гэж одоо өнөөдөр ингээд цагаан талаас тоглож байгаа хүн маань бол зохиосон байдаг байх нэ. За тэгэхдээ өнөөдрийн одоо хэдүүлгийн үзэгдэл маань энэ бол биш байгаа. Баярлалаа солиё. За өнөөдрийн схем дээр болохоор өнөөдрийн одоо өргөдөр болохоор рети маань өөрийнхөө гараагаар тоглоогүй бэрсний үгийн гараа сонгосон байнамаа D4. За D4-ийн болохоор морь F6 тоглож байгаа logical энэ нүүдэл болохоор энэ нүүдлийг одоо хорж байгаа. Тэг нүүх юм бол идэж штэ тий. За тэнгуут болохоор C4 гэж нүүж байгаа. За C4-гээд нүүж байгаа одоо эндээс болохоор E6 нүүж байгаа юм. За E6 нүүнгөт болохоор нөгөө талаас морь C3 гээд нүүж байгаа. За морь C3 гээд нүүж ангууд энэ дээр болохоор харын тимээгээ B4 дээр тавьж байгаа. За яг энэ одоо бүтсэн болохоор Немцо Indian defense. Немцовичийн энтгэх хувилбар гэсэн үг те. Яг ийм одоо гарааны хувилбар болж байна гэсэн. Энэ болохоор маш онолтой. Эндээс цаашаа бол айгүй олон янзын үргэлжлэл, олон янзын хувилбар явна гэсэн үг. Тэгээ ялангуяа тийм одоо агсан төвшөнд тэг их маструудын төвшөнд болохоор энэ гараагаар бас тоглодог. Немцо Indian defense-ээр бол маш тоглодог тийм гараа. Ойлгоход жоохон хэцүү тийм гараа байгаамаа гэсэн. Өнөөдрийн одоо өргөдрөө бас та бүхэнд аль болох ойлгомжтой заахыг бас бодноо. Ингээд нүүсэн. За тэгээд тухайн үед болохоор ready болохоор хамгийн зөв нүүдэл буюу Birs C2-ыг тоглосон байгаа. Яг л ингээд юм одоо онлын нүүдлүүд байгаа. За тэнгуут болохоор C5 тоглосон байгаа энэ дээр. За энэ дээр ихэвчлэн бол яаж тоглодог вэ гэхээр ер нь бол сэлгээ хийдэг юм аа. Тэнгуут A3 тоглоод A3 тоглох юм бол хойшоо ухрахгүй. Хойшоо ингэж ухрах юм бол жинхэнэ аюултай. Ингэж орж ирнэ. Ингүүл яах вэ? Ингэж орж ирнэ. За ингээд харын тимээ маань явах газар болоод баригдаж байгаа.
Тийм. Тэгэхээр нөгөө талбай нь ингээд нэг бод илүү болоо хувирчна гэсэн үг. Хамаагүй илүү болоо хувирчнаа гэсэн үг. Тэгээ хвчлэн бол яадаг вэхээр иддэг байна морийг. Морийг идэн. За бэрсээрээ идэн. Тэг болохоор B6. За B6 нүүж байгаа гол санаа болохоор ингэж нүүдлэх гэж байгаа. Син амьдраагаад тэмээгээ гаргаж ирнэ. Тэгснээр энэ одоо шугамыг диагоналыг бол авах гэж байна гэсэн үг. За тэнгууд яг нөгөө тал нь ингэж нүүж болно. Тэнгууд энд нүдгэрээ нүүлээ. За энэ одоо урт шугамыг одоо энэ диагоналыг авчиж байгаа учраас энэ хүү нүүж болохгүй те. Морингийн нүүл бас идчихэж магадгүй ч юм уу те. Нэлийн тийм эвгүй байгаад байдаг яг энэ юм шугамтай байгаа тохиол. Тэнгууд нөгөө тал нь F3 нүүдэх ч юм уу те. Иймэрхүү маягаар энэ шугамыг хааж тоглодог. Энэ хоор орчин үеийн яг одоо онол. Эндээс цаашаа бол маш их онол байгаа. Тэгээд эрт оройгүй энэ хүү бас ингэж нүүнэ. Тэгээ энэ хүү бас нүүнэ. Тиймэрхүү маягаар ингээд онол маань явдаг бахнэ. За буцъя. За тэгээ яг энэ дээр болохоор тийм тухайн одоо өрөг дээр яаж тоглосон бэ гэхээр C5 тоглосон байна. Сэлгээгээгүй те. C5 тоглосон байна. За C5 тоглох юм бол нөгөө талд нь сонголт байгаа. Нэг бол идэж болно. Тэ? Нэг бол одоо идэхгүйгээр E3 тоглож болно гэсэн үг. За яг одоо өрөг дээр болохоор E3 тоглосон байна. Хэрвээ ингэж идэх юм бол ямар хөлбөр явахыг бүгд харъя. Хэрвээ ингэ идчих юм бол заавал одоо энийг идэх шаардлага угаас энэ угаасаа манайх. Эхлээд сэлгээн. Тэгвэл A3. За A3 гэсэн тохиолдолд одоо хийж болно гэсэн үг байхгүй. За тэгээд болохоор мөр F3 нүлээ B6. За B6 нөгөө шалтгааныг энэ нүдлийг хийх гэдэг гэсэн үг те. За тэгвэл болохоор харын тимийг F4 дээр тавилаа. B7. Рүүг D1 мөр C6. Иймэрхүү маягаар ингээд хөгжүүлэлтээ хийгээд тоолж болно гэсэн үг. За тэг хүүхд бачууд маань энийг бас маш харж аваарай. Тэгээд яг ингэж одоо тоглолтог ийм хувилбар байдаг гэдгийг бол хэрвээ та бүхэн маань өргөн бичгэлэл мэддэг бол яг бичиж авах хэрэгтэй. Энэ бичлэг маань болохоор тийм одоо од мөндөр YouTube сувг дээр бол байн хадгалагдана. Тиймээс бичлэгээ олон дахин үзээд яг энэ одоо ингээд байрлал дээр байгаа нөтлүүдийг сан бичиж аваад тэг бодит одоо энэ шатрын хөлөг дээр дүрснүүдээ өрөөд тэг нөгөөд үзэх хэрэгтэй. Тэг өөрийн болгож авах нь бол хамгийн зөв шүү. Та бүхэнд бол анализ хийсэн хамгийн зөв хувилбаруудыг зааж өгч байгаа шүү гэдгийг бас онцолж хэлье. За буцъя. За тэгээд энэ дэр болохоор ер нь бол ингэж итээгүй E3 тоглосон байна. За тэгээд энэний өмнөх өдрөөс хэлсэн байгаа те. Өөрөө очиж битгий идээ гэд те. Болж өгвөл айлар идвэл. Тэ яг одоо адилхан солилцоо молцсон дэр бол эхлээд нөгөө талаараа идүүлчих. Тэгээд та нүн. Тэгмээр ээлж хождог байна те. Ээлж хожно гэдэг бол маш чухал байдаг. Юу н ээлж гэдэг зүйл болохоор юм болгон дээр их чухал байдаг л та. Ямар ч спорт дээр те нэг ээлж хожно гэдэг бол хамаагүй өөр идэг. За одоо ингээ E3 нүсэн байна. За тэнгууд болохоор идэхгүй ээ. No тэ идэхгүй те. Энэ онд яасан бэ гэхээр энэ хүүгээ бичний хүүгээ хоёрлогсон D5. За одоо нэг юмхөө байдлаа үүсчлээ. За яг одоо юмхөө байдлуудаас их үүсдэг ер нь өргийн үед наадлаас нь хоёр хар хүү од ирсэн. Цаалаас нь хоёр цагаан хүү од ирсэн те. Ингээд хизээл бол хизээ ийм солилцоо явах боломжтой. Ийм байдлыг үүсэж идэг. За тийм байдал үүсэж байгаа тохиолдолд бүгд энэ өргөөсөө хараад авах нь шүү дээ те. Мастерууд энэ гарааг үнэлсэн хүмүүс яаж тоглосон байна те. За энэ л мөр F3 тоглосон байна. За идэхгүй байгаа тань те. Мөр C6 тоглосон байна. За тэнгууд одоо ч идэхгүй байгаа. Энэ солилцоо бол одоохондоо байхгүй л байгаа тань. За хэрвээ одоо хар талаас солилцоо хийхөөс би бол ингэж идэнэ. Тэ? C5 дээр хаагаарээ энэ хүүг идэнэ. D4. Ингэж бол солилцоо хийн. За тэнгууд нөгөө талд ингэж идчихээ даа ингэж идчих магадгүй. Тийм байгийн солилцоо. За тэнгууд нөгөө талд A3 тоглосон байна. За ингээд юу хатгаж байна те? Тэмээрөө хатгаж байна. За тэмээгээр одоо бол хоошоо ухрах уу, морийг идэх үү? Морийг идэх үү? Эзэн дээр те. Хоошоо ухрах юм бол шууд ингээд байрлалын удмаа болоод явна гэсэн үг. За хоошоо ухрах юм нөгөө тал шууд идээд яваад байна ингээд. Энэ дараа ингэж нөвчт те. Маш аюултай. Тэгээ бүр ийшээ орох шаардлага гарна гэсэн үг. Тийм болохоор нөгөө талын бэрсний талдаа бол маш хүчтэй болчихно. Энэ дэр магадгүй ингэ ядж болно. Бэрсний хэдлээ сэлгээ хийж болно. B4. За одоо ингэ харах юм бол энэ цагаан тал бол бэрсний жигүүртэй бол маш хүчтэй байна. Тэгэхээр одоо хүнийхээ байдлаас хамаарат аль талд ингэ довтлох уу гэдэг нь бол шийдэгддэг. Ингээ харах юм бол бэрсний талдаа бол маш олон ингэ хүний давуу талтай байгаад байгаа болохоор
цагаан тал бол бэрснийхэн тал тогтолж болох юм шүү дээ. Одоо энэ дараа хүү ингээл аваад ирэхэд л эвгүйтэй шүү дээ. За тэгэл морио нүг шаардлага гарна хаа нөхөө. Тэ? За ингэж л нөхөх та ер нь бодвол энэ үүдүүд бүгд ашиггүй. Ингээд чихвэл морио идэл тэ? Морио идэл явчихна гэсэн үг. За тэгэхээр ингэж нүггүй л дээ. Яагаад тэгэхээр энэ дэр хүүтэй байгаа учраас тэгж нүггүй л дээ. Тэгээ энэ морь бол маш хэцүү бол ингэж үүссэн байгаа тохиол. За. Тэгээ энэ дэр болохоор за ийм хувилбар. За буцъя. За тэгэхээр одоо энэ дэр хойш ухардаг нь бол мэдээ сайн сонголт биш байна. Яг Ninja Indian буюу Немцовичийн одоо өөрийнх нь зохиосон систем дэр бол заавал морийг идэх хэрэгтэй байна энэ дэр. Идэх юм бол яг өргийн байрлал яг адилхан 0 байралтай болох нэ. За тэгэх юм бол одоо хүүгээр идэж болно бисэрж идсэн болно. За ингээд идлээ. Тэнгуэл болохоор B6. За B6 гэдэг нөх юм бол нөгөө талд нь одоо сэлгийг шаардлага байгаад байна. Тэмээгээ D3 дээр. Тэнгуэл сэлгэлээ. За тэнгуэл болохоор C-ийн хүүгээрээ D5 идлээ. E-D идлээ. Тэнгуэл нөгөө талд нь сэлгэлээ. За тэнгуэл болохоор одоо энэ дэр C4 тоглолоо. За C4 тоглосноор болохоор энэ юу маань тэмээ маань хойш ухаж таарна те. За тэнгуэл болохоор цагаан тэмээгээ G4 дээр морин дээр нь дарж байна. За одоогийн байдлаар ямар нэг аюул байхгүй л те. Энэ морийг идээд бол бас нэг ашиггүй л те хар талд бол ерөөдөө ингэ нүчж байгаа нэг сайн нөтлөл байна. За ерөөдөө тийм идэвхтэй л гэсэн үг те. За тэнгууд Rook E1. За Rook E1 гэж тоглож байгаа тохиолдолд ингэж тоглосон байна. Тийм ээ H5. За энэ тийм ээ ингээд холдохгүй байгаад байгаас одоо энэ дээр бас манай хүүхд багчуудын бас нэг ойлгох ёстой санаа байгаад байгаа. Хүүхд багчууд маань энэ дээр яаж тоглоод байдаг вэ гэхээр ер нь бол ингэж тоглоод байдаг. Энэ нөтлийг бол аль болох хийхгүй байх хэрэгтэй. Ялангуяа энэ H хүүг одоо энэ H3, H6 гэсэн нөлөөд болохоор өөрөө бол энэ ноёны энэ хамгаалтыг сулруулад байдаг. Бүр шаардлагатай үед л нэг нүүн. Бусдаар бол энэ гурав маань яг ингээд гуруулаа ингээл байж ах нь бол хамгийн сайн байхгүй. Тэгээ энийг болохоор нэг ready бол мэдээд штэ. Энэ нүүхгүй байгааз ингэж нүүж штэ. Тэнгүүд болохоор ингээд хойшоо ухарж байна. За хойшоо ухраад ах ч хүн шаардлага байхгүй л дээ. За ингээд хойшоо ухраад нүүж байна. Тэнгүүд болохоор морди 2. За морины ухралт хийж чинь. За яг үндэ яг энэ нүүдэл маань тийм сайн нүүдэл биш. Би бол хэлжсэн морийг бол уршаа нүүлүүлэх сайн байдаг гэж тэ. Ингэж нүүсэн бол арай илүү байх байжээ гэж тэ. За гэтэл яг уу зүгээр. За энэ дээр болохоор морь хойшоо ухарсан. За одоо ингэж солилцъя гэж байна тэ. Хэрэлдэж чинь 2 тийм ээ. За 2 тийм ээ хэрэлдэнгүүт болохоор Немцович идэхгүй гэж байна тэ. За G6. Бидмэргүй байна. Тэгтээ бирс рүү довтолж байна. За бирсөө довтлонгууд бирс ингэж нэг олж өгч байна тийм. За бирс одоо өөрийнх нь анхлагч байрлалаас ингэж гаадар нэг гэдэг бол өөр ийм сул талтай байдаг. Ингээд нэг нүүд алдаад идэг. Нөгөө талын ингэж жижигхэн бодоод бирс рүү довтлоод идэг байхгүй. Морин тэмээн бирс довтлоод идэг байхгүй. Тэгмүүд бирс ингэж нүгээд идэг. А нөгөө талын ингэ морь тэмээний байрлал нь ингэж сайжраад идэг. А бирс нөгөө талынхаа бирс довтолж байгаа тал нь зөвхөн бирс л хөдлөөд идэг. Бусад боднуудыг хөгжил байхгүй тийм байна. Тэгэхээр бирсийг бол хамгийн сүүлд нүгэд тийм учиртай. Нөгөө тал ингээл бужигнаал манайх ганцхан бирсээ нүгээд байгаа нь одоо даваа тал юм шиг бодоос ч бүр эсрэгээрээ байсан биш. Эсрэгээрээ байна гэсэн. Тэгэхээр ер нь бол бирсийг бол хамгийн сүүлд нүр тоглодог шүү тий. Эхлээд морь тэмээнүүдээ гаргаж тэгэд тоглолтын дунд үед бол ихвчлэн бол морь тэмээгээр тоглолдог. Морь тэмээ хүүгээ ерөнхийдөө бас аль болох хөдөлгөөд авах хэрэггүй. Хүү энэ хөдлөн гэдэг бол тэгэл байрлал өөр болчихдог. Нэг хүү хөдлөлтөл өөр байрлал болж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг сайн ойлгож тоглохгүй байх юм бол маш эрсдэлтэй тийм байдаг. Ер нь хүүг аль хөдлөхгүй ихвчлэн бол ер нь морь тэмээгээр тоглодог шүү. За нэг 2 3 нүгээд морь тэмээгээр 2 3 нүгээд нэг хүү нүж болох юм. Нэг хүү нүн. Ахаад морь тэмээ 2 3 нүлээ ахаад нэг хүү нүд ч юм уу. Тийм маягаар хүмүүс хүүгээрээ л ингээл нүгөөд гаргаж идэх те. Хүүгээ уушаад нүгээл нүг идэлцээл те. Бүр алаа ядаан болоод идэх штэ бүр те. Яагаад ч юм бүр алцаад идэх те. Тэгсээр хагаад дүнэг зүйлдээ хүү байхгүй болоод ирэнгүүт хамгаалт байхгүй болчихдог. Тэ. Одоо ингээд юм эзэн хаад ингээд 2 гүрэн байж эзэн хаад нь ингээд урдуур нь ингээд юм одоо юунууд байгаас зэргүүд байхгүй л яах юм.
бүр ингээд маш аюултай шүү дээ. Тэгэхээр ер нь бол аль болох хүүгээ бол солилцохгүй байвал зүгээр байдаг. Гэтэ яг ингэж 3 хүнийхээ ард ноён байж байгаа тэгээ мад болчиход идэм юм аа. Ташуу шаг орж ирээд. За маш анхааралтай байх юм бол мад болохгүй. За одоо энэ дэр болохоор нэмц цав биш болохоор ингэж нөөсөн байна. Хүүгээ би тав. Энэ хөдлөх сайн хөдөл байна. За ягаа сайн бэ гэхээр одоо айл ингэж нүг юм бол энэ хүү ингэж идэхэд бол энэ хүү ингэж тоглох гээд шүү дээ. Айл тиймээс одоо энийг урьдчилж гараад ингэж тоглож байна. Одоо энэ хүү нүгт бол ингэ идэхэд бол энэ хүү бол хамгаалалттай сэдвэрийн хүү. Тийм байна гэсэн үг. За тэгвэл одоо F3 тоглож байна. За F3 энэ санаа энэ айдиаг бол хүмүүс ойлгодог болсон байгаа одоо морины хөдөлгөөнийг бол хааж байна гэсэн үг тийм. Маш сайн санаа. За 5 биш А5 тийм ингэж нүүлээ. За E4 нүүлээ. За E4 нөнгөд одоо болохоор идэж байна. За одоо ингэ идэхэд бол энэ хүү хамгаалалттай байгааз. Асуудалгүй байна тийм. За морь идлээ. Тэмэгээр идлээ. Хүүгээр идлээ. За одоо энэ хүү бас ингэ сулаагач морьоос идчихнэ. За иймэрхүү маягийн нэлээд ядан одоо энэ тоглолтын дунд үед бол ингэж хүүний солилцоонууд явагдсан байна. За одоо энэ морь одоо ингэж юу яагаад ирсэн бэ те? Айлын тал руу яваад ирсэн байна. За ready бодож байгаа шүү те. Энэ ямар даварцсан морь вэ те? Морийг идэж бодож байна те. Шууд ингэж морьд тоглож байна. Ямар даварцсан морь вэ? За тэгээд ерөнхийдөө бол морь ингэж айлын талд аваад ирсэн тохиолдол маш ашигтай байдаг. Морь маань ерөнхийдөө хөлгийн ингэж төвд тэг хөлгийн голд байгаа тохиол 8 буудлыг хэмжээдэг. 1 2 3 4 5 6 7 8 буудлыг шинжээдэг маш хүчтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр хэрэв морь энд байсан бол 8 буудлыг хинж чадахгүй. Тэ? Ийшээгээ байхгүй учраас тэ энэ тал руу байхгүй учраас 8 буудлыг хинж чадахгүй. За одоо ингэж морилоо идэж чинь. Маш ашигтай байрлал эзэлсэн морийг бол болж өгөл одоо энэ байрлалд нь байлгах нь чухал F5 гэж нөөж байна тэ. За одоо энийг бол ингэж байрлалд нь байлгаад байна шүү дээ морийг. Энэ морь одоо энэ одоо нөгөө талдаа бол хариу цохолт өгөх тийм идэх маш өндөртэй байна. За тэгвэл одоо энэ одоо морийг устгахын төс болж байна. Бишop F3. Энэ морийг одоо хурдан устгахыг гэж байна. За тэгвэл болохоор энэ дээр болохоор бирс F6 гэж тоолж байна. За хэрвээ одоо ингэ идэх юм бол ингэ идлээ бирсний идлээг бодоход энэ дээр шаг байхгүй. Хэрвээ ингэ яах юм бол энэ дээр шаг. Ингээд шаг мад болох нэ гэсэн үг тийм. Ийм аюултай гэсэн үг. За иймэрхүү байдлаар нөхөдөө нэг мадны занал өрж гин. Тэ? Ингэж нүснээрээ мадны занал өрж байна. За тэнгуут болохоор мэдээж энийг болохоор тийм нөгөө тал нь ready шүү дээ. Ready бол анзаарч байна. Энэ мадны занал өрж байна. Тиймээс өөр нүдлхий. Энэ хүүс бол харагдаад байна. Энэ хүүг одоо идъя гэж тийм. За мэдээж юу гэж хүүгээс олох вэ? Хүүгөө уушаа нүлээ. Сийг хүү идлээ. За. За сийг хүү ингэж идчихэж байгааз. За одоо бол яг зүгээр шууд ингэ юуш бодохгүй ингэж тоглоход бол энэ хүүгээр идмээр байгаа хэвээр. Тэгсэн юм бол энэ хүү ингэж сул байгааг одоо шинэ анзаарч штэ. Нэм зовж. Энэ хүү идээд бас шалах боломжтой байна. Тийм байгааз. Тиймээс шууд ингэ идэж шалчиж байна. Оо, энэ чинь шатар байхгүй те. Энэ уу шатар. За мэдээж ингэ хааж байна. Энэ дэр одоо ингэж холдоод ах нь бүр маш буруу штэ. Холдох нь маш буруу. Ихэнх бол морь ингэж шалаад аваад ирдэг. Маш эвгүй ингэдэг ч юм уу те. Шалаад аваад ирдэг байна. За одоохондоо янз бүрийн аюул байхгүй байна л да. Тэгээ энэ дэр бол их хамгийн зөв нүдлийг бол олж нөөж ингэнгүүт ингэж хааж байна. За одоо бирс нь одоо аргагүй болсон. За бирс холж байгаа энэ хүүг бас идэх гээд байна энэ айл чинь те. Тэнгүүд бирсээ зөвхөн уушаа нэг л нөөж байна. За тэнгүүд одоо яах юм нөгөө тал нь нэг холон сонголт байхгүй учраас за тэгвэл сольчий те. За урна айлтар хэлжсэндээ бирсээ сольцож байгаа хэцүү байгаад байдаг гэдэг те. Шаардлагатай үед ингэж сольчихно гэсэн үг. Тэ. Манай тал бирсгүй нөгөө тал бирсгүй. Адил нь бирсгүй шүү дээ. Тэгвэл ямар ч асуудал байхгүй байхгүй те. За ингээд лээ. Одоо яах вэ? Хүүгээр идлээ. B5. За ингээд морилоо отгож байна. Сайн хөдлөө байна. За бас ингээд юм идэлцэхгүй байна те. Ингэж идэхгүй байна те. Ингээд идчих юм бол нөхөдөө муу болох гээд шүү дээ. Ингээд тэгвэл ингээд тийм хоёр хүүтэй давхарлцсан хоёр хүүтэй те. Давхарлцсан ийм хоёр хүү бол ямар ч ашиггүй. Одоо энэ хоёр ч ингээд би бинийгээ хамгаалахгүй харин нөгөө талынхаа товтлооны гол бай болно. Одоо тэгэл ингээд
идэ явчихна гэсэн үг. За тиймээс ерөөдөө нөгөө тал маань бол тэрийг бол олж анзаарсан бололтой морилоо хатгаж байна. Нөгөө талаар уршаа нүүж байна. Хөө уршаа нүуний дөрөв тийм аюулдаг. За моринд бол нэг олон нүүд байхгүй учраас ерөөдөө морь Е5 нүгээд хишээгээ товтолж байна. За ерөөдөө хар тал нь ингээ хоёр морьтой үлдсэн байна. Цагаан тал нь юу үлдсэн байна? Тийм ээ. Хоёр тийм ээ. Хоёр тэрэгтэй. За цагаан тал бол хоёр тэмээтэй үлдсэн учраас яг одоо онлын хувьд тий онлын бол илүү. Хоёр тэмээ бол маш хүчтэй байдаг гэдгийг бол олон дахин хэлж байгаа. Тэгэд хоёр тэмээгээ бол алдахыг хүсэхгүй. За тэгвэл одоо энэ дээр бол ер нь бол нэг олон нүүдэл байхгүй байгаад байна. Тэгээ энэ тэмээ яг одоо хайчих уу тий ийшээ мишээ орё гэхээр ингэ нүч гээдэг тий айгүй хэцүү. Ийшээ орж болохгүй гэдэг. Бүр ийшээ орох юм яах юм тий. Тэнгүүд болохоор нөгөө талаас болохоор реди маань бол эзэн байна. За эдээ тий. Тэнгүүд хүүгээр хэдэд за одоо эсрэгээр энэ хар тал маань ингээд хоёр маш хүчтэй хүүртэй болоод ирлээ. Нүүргүү хүүртэй болоод ирлээ. Энэ хоёр хүү бол одоо уушаа яваад бол одоо маш том аюулыг үүсгэнэ. За тэнгүүд болохоор ингэж нүүсэн морилоо товтолж байна. За мэдээж морихыг хүсэхгүй морь C4. За тэгсэн чи одоо энэ хүү ингээд суул болчихж байгаа. Тийм багаз. За тэгээд яг өргөдрөө болох энэ хүүг ингээд идсэн байгаа. За энэ дээр нэг тийм одоо хөлбөр явж үзье. За энэ дээр морь ингэж нүүлгүүгээр ингэж нүүж болохгүй байсан оо гэж тийм одоо асуулт байна. За энэ дээр тийм одоо хоёр янзын хөлбөр байгаа. За ингэ нүүх юм бол ингэж иддэг хөлбөр байна. За энэ дээр яах вэ гэхээр А-гийн тэргийг C8 дээр тавина. За хэрэв ингэвэл яах вэ? Энэ дээр шаг. Ингэвэл яах вэ? Ингэж идээд бирс гарчиж байгаа хэрэг. Тийм биш. Тийм одоо боломжтой юм нүүдэл хөлбөр байна. За тиймээс энэ дээр яах вэ гэхээр морийг идэхгүй л дээ. Хойшоо ухраад ингэж нүүж байгаа дийг нэг идэхэд хүүг идэх гээд те. За хүүг идэх гээд ингээ ухрж байгаа тохиолдолд морь C4-тэй олж болж байна. Морь C4. За тэгээ морь одоо ингээд хамгаалчаад байна. Нөгөө л ичдээ товтолж байна те. Ингээд идж болно. Ингээд л ингээд идж байна. Иймэрхүү маягаар. За ингээд ингээд А4 ч юм уу те. Иймэрхүү маягийн ингээд одоо хөлбөр өгч болно. За А4 гэхгүй байх юм бол бас идэх гээд байна л да. Тиймээс ингээд А4 гэдэг. За одоо энэ хүү бас уршаа явах ч гэсэндээ ингээд хамгаалж бүрэн боломжтой байна. За тэгэхээр энэ байрал дээр тийм хар тал бол илүү байгаа. За буцъя. За өөр нэг хөлбөр нь те. За саяны хөлбөр дээр болохоор нэг ингэж одоо идээд байгаа те. Идэхгүй зүгээр ингэж болдгоо юм уу те. Хамгаалаад тэгвэл болохоор морь C4-гээд хүүгээ хамгаалчихж байгаа. За ингэж нүүж болно. B6. Тэгвэл болохоор ингэж нүүн. Ийшээ давталж байна. Хар тэмээг нэгтгэж байна. Тэмээг олдууллаа. Ийшээ давталж байна. Тэгвэл болохоор E3. Энэ хоёр хүү бол маш хүчтэй болоод ирлээ. Өө ингэ идэж ш та тэгвэл те. Дөнгөл болохоор ингэж идлээ. Тэргээр идлээ. B7. За энэ хүү бол тийм одоо явсаар л байна. E2. За энэ хоёр ч бас ингэ ерөөдөө явсан байна. 7 дугаар шугам дээр бол ирсэн байна. За хартлаасаа бол 7 дугаар шугам тий. Ер нь бол яг шатрахын юм дээр бол 2 дугаар шугам гэсэн үг тий. E2. Тэр ингэ идэх юм бол яг Бирс гарч байна. Ингэж идлээ. За B8 дээр ингэ тийм одоо бирс гарлаа. Гэвтад яг ингээд болохгүй. Ингээд идэх юм бол харь хэсгээр хожигдно. За ингээд шагчиж байгаа. За тэгвэл одоо яадаг юм байгаа юм те. Ингэдэг ч юм уу те. Ямар энэ хүү бол одоо бирс гарах боломжгүй. Тийм болчих гэсэн үг. За тэгэхээр ерөөдөө энэ дээр ингээ бирс гарсан байгаа тохиолдолд бас бирс гарна. Бирс хаашаална. Ингээ идэх юм бол одоо харин ингэж идэнэ. Ингэснээр ингээд юм бол хар тал нь илүү болчих гэсэн үг. За ийм байрлал үүсгэнэ. За цааш явчих. За нөдлөдөө буцаалаа. За хаана явж байгаа вэ? Энэ дээр явж байгаа тий. За морь C4 нүүсэн. Тэнгүүд болохоор нөгөө талд болохоор ингэ идсэн байна. За морь А3 гэдэг энэ одоо сул хүүг нь идэж байна. Тэнгүүд болохоор ингэж нүүсэн байна. За одоо энэ хоёрын хүчээр ийшээ ингэ давтлах гээд байгаа юм уу? Хаашаа юм тий. Тиймэрхүү маягийн нүүдэл бол хийж байна. За тэнгүүд болохоор ингэж нүүж байна. Rook F4 ийшээгээ давталж байна. За тэнгүүд болохоор
ингэж нүүж байгаа юм. За хэрвээ ийшээ идсэн бол бас ингээд холбоор явна л да. За тэр холборыг одоохондоо ингээд ярих өнгөш. За ингээд нүүчихсэн байгаа тохиол мороор идлээ. За сул байсан байна те. Ингээд идлээ. Хүүний ард авчлаа. За ерөнхийдөө хүүний ард ингэж авчих нь хамгийн зөв байдаг ба тэргийг. Ерөнхийдөө хүүний урд хажууд гэсэн байрлал бол дандаа муу байдаг. Урд нь байгаа тохиолдолд нөгөө нэг одоо бис гарыг гэхээр урд нь байгаад байдаг байхгүй юу? Бис гарч чаддаггүй түнгэд араас нь давтаад байдаг. Тиймээс хүүгээ бис гарах одоо арга юу байх юм бол ард нь тавьдаг тэргээ ард нь тавьдаг байгаа. Тэгэнгүүт нь хүү бол гоё явна. Уршаага бол маш хүчтэй явна гэсэн үг. За B6 D2. За одоо энэ хүү бол нэг нүгэл бис гарлаа. Тэг энэ одоо бис гарах чамч одоо энийг идэхээс өөр аргагүй. Ингээд идлээ, мороор идлээ. За B7. За энэ хүүч бас ингэж бод урагшилсаар л байна. Тэгвэл болохоор ингэж нүлээ. Rook F8. За Rook F8 гингүүт болохоор H3 нүүж байгаа. Энийг сайн нүүдэл. За хэрэв одоо энэ дээр за ямар нүүдэл хийдэг юм байгаа те. За морилоо ингэж автлаад нүүлээгээ бодох юм бол энэ дээр мад. Шаг мад байгаа юм. Тиймээс ихэдөө маданд орохын тулд те. Хэрвээ одоо ингэж нүгээд бис гарчих юм бол ингэж идэж штэ. Ямар ч зүйл байхгүй. Тиймээс ихэдөө энэ дээр болохоор маданд орохын тулд H3 нүүж байгаа. За маш зөв. Logical нүүдэл. За одоо энэ хүү одоо болиулахгүй бол зогсоохгүй бол жоон тийм аюултай байгаад байгаа. Тиймээс морь оржлээ. Морь ордж байна. За тэнгуэл болохоор ингэж нүүлээ. За морины ийшээгээ буух мох тэр одоо хөдөлгөөнийг л хязгаарлаад тах байгаа юм. Морь ингэж нөх юм бол ингэж иднэ ч тийм үү те. Тийм маягаар. За тэнгуэл болохоор А4 гээд хүүгээ эсрэгээр нь нүүжгэлсэн байна. Ингэж ард нь тавилаа. Одоо хүүгний идэх гэсэн бодолтой байна. За морь уучлаар ингэж нөгөөг юм биш үү. Морь E5 нүүсэн байна. За тэнгуэл одоо энэ А4-ийн хүүгэл идэнэ л дээ. А4-ийн хүүг идлээ. Тэнгуэл хүнийх нь ур тавилаа. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр захин ирээдүйд хамтдаа G-Mobile компани маань нэвтрүүлгийг ивент тэтгэж ажиллаж байна. Таны бяцхан урд хязгааргүй дататай дугаарыг бэлгэлье гэсэн байна. Хичээлийн шинжилгээг тохиолдуулан G-Mobile 18-аас доош насны хүүхдэд зориулсан NJ Kids үйлчилгээний хязгааргүй дататай шинэ дугаарыг хүүхэд бүрт бэлгэлж байна. Хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний сонголттой бөгөөд та аль ч багцаас сонгосон хүүхэд тухайн сарда датагаа давтан цэнэглэх шаардлагагүйгээр хязгааргүй хүснээр ашиглах боломжтой. Урамшуулалт дараа төлбөрт нөхцлөөр дугаараа авбал 3 сарын турш сарын суур хураамжаас 40% хөнгөлнө гэсэн байна. За дараа төлбөрт NJ Kids багц 3 ГБ сүлжээндээ хязгааргүйраа бусад сүлжээнд 30 минутанд 5,000 төгрөг, 8 ГБ сүлжээндээ хязгааргүйраа бусад сүлжээндээ 80 минутанд 8,000 төгрөг, 15 ГБ сүлжээндээ хязгааргүйраа бусад сүлжээнд 150 минутанд 15,000 төгрөг гэсэн байна дараа төлбөртөө. За урьдчилан төлбөртийн хувьд бол 3 ГБ 500-ж 30 хоног 5,000 төгрөг, 8 ГБ 500-ж 30 хоног 8,000 төгрөг, 15 ГБ 500-ж 30 хоног 15,000 төгрөг. За мөн таны хүүхэд багцад дагалдах 3 ГБ, 8 ГБ, 15 ГБ датагаа дууссан ч 1 МБ-ийн хурдаар датагаа хязгааргүй ашиглах боломжтой. За энэ нь бол одоо онлайн хичээлийг хийх, сошиал орчинд найз нөхдөйгөө холбогдох, YouTube, TikTok үзэх гэх мэт одоо үйлдэл хийхэд бол хангалттай хурд юм байна. За шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгчид маань онлайнаар авах хүсэх юм бол My G-Mobile application болон G-Mobile зэрэг эмээн вебсайтаас авч болно. Мэдээж одоо үйлчлэгийн салбарт ойрхон хавьжвал ороод авчиж болно. Урамшууллын хугацаа 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн бол 10 дугаар сарын 31-ний дуустал үргэлжлэнэ гэсэн байна. Тэгэхээр одоо бас дуусгаад хэдхэн хоног үлдсэн учраас та бүхэн энэ боломжийг бас ашиглаад аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile Facebook хуудаснаас аваарай. Мөн 98 10 36 36 G-Mobile-ийн хэрэглэгч бол 36 36 гэсэн дугаараас авах боломжтой байна. За ингээд G-Mobile-ийнхаа хамт олонд амжилт хүсье. Одоо хүүхдүүдэд зориулсан ийм гоё боломжтой тий хязгааргүй дата ингэж бэлгэлж байгаа танай хамт олонд их баярлалаа. За баярлалаа, амжилт хүсье. За тэгээд энэ дуусахад урамшуул дуусахад болохоор 15 хоног үлдсэн байгаа юм биш үү? Яраарай. Манайха яраарай тий. Сайхан боломжийг шүүрэл авах хэрэгтэй. За одоо ингэж нүүсэн байгаа.
За одоо энэ дэр болохоор нөгөө талд нь одоо нөхөстэй байгаа, рети нөхөстэй байгаа. За яг одоо нэг сонирхолтой зүйл нь юу юм бэ гэхээр яг одоо энэ байрлал дээр болохоор байрлалын үнэлгээ бол 0 байгаа юм. Яг адилхан 0 тийм. Яг 0. Тэгэхээр аль нэг тал нь илүү өс юм байхгүй. Тийм. Гэтэл уг нь харт тал чи 2 бодтой байгаад шүү дээ. Тий. 0 гэсэн байралтай байгаа юм. За энэ дээр болохоор тийм бодоо рети бол жоохон буруу нуусан байгаа. Ингэж нуусан. За энэ нүүдэл ингэж одоо яваад за одоо энэ хүүгээл ер нь хамгаалж байгаа л те уушаад бэр саргал гэсэн бодолтой авш байгаа юм. Энэ нүүдэл явснаар болохоор байрлалын үнэлгээ болохоор хасах 3.5 болсон байгаа. 3.5. За бүр хамаагүй илүү болоод явцсан хартал. Бусдаа бол яг одоо адилхан байсан. Энэний оронд одоо яагаад 0 гэсэн бэ гэхээр нэг сайн нүүдэл хард байгаад байгаа юм биш ээ. Нөгөө тал байгаад байгаа цагаанд. За тэр сайн нүүдэл нь юу юм шиг байна? Хоёул хамтаа олё л доо. Хүүгийнхээ хөл дээр тэргээ тавих. Энэ үү? Тийм. Маш сайн. Яг зөв. Олсон шүү те. Үнэхээр сайн байна. Энэ нүүдэл байгаа байхгүй юу? Энэ нүүдэл байсан байгаа. Ийм биш. Тий. За ингэсэн чинь болохоор одоо яг ийм одоо байрлал үүсэх юм болохоор морь яах вэ гэхээр за C6 дээр тий нүгээ ингээ хамгаална. Ингээ идэнэ. Морь идэнэ. За. За одоо энэс ингээ цаашаага ингээ хойлбор явах шүү. За Берс F2 ч юм уу тий. За G6 ч юм уу. За Берс ингээ нүдэг ч юм уу тий. За хар талын хувьд болохоор нэг одоо морьтой, нэг бодтой, цагаан талын хувьд болохоор бүр энд ирсэн байгаа нэг хүүтэй тий. Тэгэхээр одоо энэ байрлал үнэлгээ адилхан байгаа байхгүй. 0 гэх тий. Одоо энэ морь одоо ямар нэг байдлаар хөдөлгөл юм бол одоо ийш гарчих гээд байна тий. За тэгээ ингээд нүдэг ч юм уу G4. Гэтэ H4, H6. Харын ноён хүүрөө шууд явахгүй юм уу? Энэ хүүг идэхээр явахгүй юм харын ноён? Харын ноён хүүрөө явчихгууд болохоор нөгөөтэй цагааны ноён болохоор энэ хүүрөө явчих энэ хүнүүд рүү явчих гээд байгаа. Тэ энэ хүнүүдийг идчих юм бол энэ хоёр хүч бас жиг аюул болно. Тийм тэгэхээр одоо шууд бас явж чадах байгаа. Ийм байрлал үүсгэх юм бол явж болно. Иймэрхүү байрлал үүсгэх юм бол яг ингэж нэг шугам дээр байгаа юм хоёр хүү болохоор бас хүчтэй байдаг. Одоо ингэ харах юм бол ингэ буудлуудаа ингэ хянж яадаг. Орлохгүй гэсэн үг. За одоо энэ үйлдэл холж болно гэсэн. Одоо энэ морь бол одоо холж чадахгүй байгаа. Морь нүүж чадахгүй байгаа тийм ийм байдалтай. Ингээд бол цаашаагаа бол толж болно гэсэн үг байхгүй. За буцъя. За тэг иймэрхүү бод маш сайн нүүдэлтэй. За энэ нүүдлийг бол өнөөдөр урнаач гэсэн олчиж штэ тий. Тэглээ. Манай урнаа маань ур чадварыг сайжирч байна. Шууд сайн нүүдлийг олж чадж байна тий. За энэ болохоор тухайн үйл болохоор нөгөө маш олон цагаар тоглосон л хальта рети болохоор олж чадаагүй. Ингээд нүцсэн байгаа юм. За тэгээ эндээс ахуулаад ингэдэг юм бол хожигдлын үр таалга нэгдэж байгаа маа гэж яг үг нь адилхан явж байсан байгаа тий. За тэгээд ноён F7 орж ирлээ. Ноён H2 орж ирлээ. Ноён Е7 за одоо л ойртож байна тий. За тэгвэл болохоор Rook H4 тэр хүүр бол довтолж байна. За хүүгөө хүү H6 B4 буцаад ирлээ. За мөр F7 гэж нүүсэн байна. G4 энэ хүүг итгэж байна. Хүүг өгөхгүй G5. За E4 гээд шалж байна. За одоо ерөнхийдөө ийшээ ингэдэг юм одоо явах шаардлагагүй гэж үзэж байна. Буцаж байна. Одоо энэ хоёр хүүтэйг ойрхон байх тусмаа илүү тийм одоо ашигтай тий гэдэг үгнээсээ буцаж байна. За буцаж байна. За энэ хүү ямарсан ингэж хөдөлж чадахгүй, энэ одоо бод хөдөлж чадахгүй тийм байдалтай байгаад байгаа. За тэгвэл болохоор морь байж байгаа. Морь ингэж нүгөөгүй шүү манайхаа. Морь D6 нөөсөн байна. За энэ болохоор H4 нөөсөн байна. За тэнгуүл болохоор одоо болохоор морь ингэж нөөсөн байгаа болохоор энэ хүү болохоор хоёр хүчээр довтолж байгаа. Одоо идэх боломжтой. Одоо ингэ хэд чинь. За тэнгуүл болохоор энэ хүүгээр эхлээ идсэн байна. Хүүгээр идсэн байна. За тэнгуүл болохоор ингэж нөөсөн Rook A4. За B3 дээр нөөсөн байна тэргээ. За B3-ыг ингэж болохоор G3. За одоо энэ дэр бол мэдээж юм одоо хар таал нь бол бүр ингэж хэдэн мянга дахин бол илүү байна л та тий. Нэг бод илүү тийм ээ. Үнэхээр одоо ашигтай байрлал одоо үүсгэж бол чадсан байна. За одоо энэ болохоор морь F5. За одоо энэ хөрөө давталж байна.
За тэнгуүл хоёр хүүгөө мэдж өгөхгүй морилоо хатгаж байна. За морь ийшээгээ H4. Ийм байрал дээр одоо ингэдэг юм бол хинч хожиндоо энэ дэр бол тэ. За тэнгуүл болохоор яасан бэ гэхээр цагаан тал болохоор А5-д тавьсан байгаа. За ингээд нүүдүүд нь жоохон сонирхол байгаад байгаа. Яг тэгэхээр А5 дээр тавьсан зүйлүүтэйгээр ингэж нүүсэн надад бол арай илүү санагдаад байгаа. Ингээд шаг гэсэн бол тэ. За А5 гээр тавьсан байна. За тэнгуүл болохоор ингэж нүүсэн байна. Рүксээ 3 А8. За ноён Е5. За F8. За шугамыг бас хааж өгчих шиг байна. За тэнгуүл болохоор Е4. F7. За одоо ингээд айл маань ингэж нүүсэн байгаа те. F7 дээр нүүсэн байгаа. За одоо эндээс ерөөхдөө одоо бол тийм хэдхэн нүүдэл явагдаад ерөөхдөө бол рети маань бууж өгсөн байгаа. За ингээд нөнгөд болохоор ингэж нүүсэн байгаа. Rook D3. За F8 гэд нүүсэн байна. За одоо бол ер нь нэг олон нүүдэл олдохгүй байна. Одоо яг хөө энэ хүүгэл идэх гэж оролдох бах та. За морь ингэж нүүсэн байгаа G6. За тэнгуүл болохоор Rook F5 гэдэг одоо энэ хүүрүүнд авталж байна. За одоо болохоор энийг хамгаалах нэг сайн нүүдэл бол харталт бол байгаад байгаа. Тэр нь болохоор ингэж нүүсэн байгаа. За одоо энэ хүүгэл идэх бол боломж байхгүй. Хэрвээ ингэж солилцоо идэх юм бол за тэгээд угаасаа илүү бол явчин те. За одоо эндээс болохоор тэгээд нэг онцгийн нүүдэл өөр олон нүүдэл байхгүй учраас Ричард Рети маань 10 нэм цавьд бол бууж өгсөн байгаа. Одоо өөр хөл нэг нүүдэл байхгүй байна гэсэн үг. За ингэж болохоор тухайн өрг маань бол дууссан байна. 1927 он тийм. 28 оны маань өрг маань бол ингэж дууссан байна. За баярлалаа. Бас нэгэн дэлхийн гайхалтай өргүүдийн нэгийг одоо тайлбарлаж өгсөн Агида их баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цахим Ирээдүйд хамтдаа G-Mobile болон Цикл 2 руу шилжихэд амархан Univision компани ивэнтдгээ ажиллаа. За нэвтрүүлэг маань NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээ та бүхэн маань бас шатар сонирхдаг бас найз нөхдөд дүүнертэй манай нэвтрүүлгийг санал болгоорой. Тэгээд шатрыг одоо улам сонирхох юм инспирашныг ингэж авдгаа. Тэгээд дараагийнхаа дугаараар эргөө олцъя. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.